Сайн байцгаана уу? Өнөөдөр би та бүхэндээ Монгол улсад социализмын үед өрнөсөн улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаар танилцуулъя. Энэ слайдд улс төрийн хэлмэгдүүлэлт Монголд хэрхэн эхэлж зөвлөлт холбоот улсын нөлөөр хэрхэн хүчтэй өрнөсөн талаар тайлбарлана. Улс төрийн хэлмэгдүүлэлт эхлэн 1922 он. Энэ үед ерөнхий сайд Д. Бодог төрийн эсрэг хэмээн цааталсан энэ үзэгдлийн эхлэл болжээ. 1930-аад оны үед зөвлөлт холбоот улс Монголд гүн нөлөө үзүүлж шашин бол хоцрогдол гэх социалист үзлийг тулган боддын шашныг устгах кампанид ажил дэмжижээ. Монголын удирдагчид зөвлөлт холбоот улсын зааврыг дагаж лам нарыг нийгмийн дайсан хэмээн үзэж эхлэв. Улс төрийн хэлмэгдүүлэлтийн бодлого хэрэгжүүлэх зорилгоор тусгай яамд байгуулсан дотоод явдлын яам болон цэргийн явдлын яам хүмүүсийг баривчилж хүүхгүйгээр шидэгдэг болов. Ингэснээр олон мянган гэмгүй хүн амь насаа алдан, эсвэл хоригдсон, эсвэл нэр хүндээ алдаж гутгуулжээ. Энэ бол Монголын түүхэнд маш эмгэтэлтэй үннийг нуусан удаан хугацааны аимшигт үйл явц байсан. Буддын шашныг устгах зорилготой үйл ажиллагаа хэрхэн өрнж сүүн хийд лам нар хэлмэгдэлд өртсөн тухай энэ дээр ярина. Монголын лам нарын тоо тухайн үед маш өндөр байсан. Тэд нийгэмд нөлөө бүхий боловсралтай олон нийтийн дунд хүндлэгддэг байсан. Гэвч зөвлөлт холбоот улсын удирдлагууд лам нарыг устгахыг шаардаж тэднийг тархины угаалганд орсон хоцрогдол тараагч гэж үзсэн. Монголын удирдагч Сталины тушаалаар энэ бодлогыг хэрэгжүүлж олон мянган ламыг баривчилж заримыг нь хороосон. 1937-оос 1939 оны хооронд 17,000 орчим лам хэлмэгдсэн, 700 гаруй сүм хий туссан. Энэ бол Монгол оюуны болон шашны соёлд асар их хохирол учруулсан. Шашин шүтэг хэрхийг хязгаарласан бөгөөд сүм хийдэг үгүй эснэр олон зууны түүх бүхий соёл устсан. Энэ нь зөвхөн шашныг устгах биш, монголчуудын соёл, ёс суртахуй, оюун санааны дорхлог мохоох оролдлого байлаа. Хэлмэгдүүлэлтийн үеэр 20,000 гаруй хүн цаазаар авсан. 5,740 хүн олон жилийн ял авч шоронд хоригдсон. Хүмүүсийн нэр төрийг гутаасан, нууцаар баривчилж ирүүдэн шүүсэн, заримдаа хүмүүс гэр бүлээч мэдэхгүйгээр алга болсон. Олон хүн зөвлөлтийн тагнуул Японы туршуулгын хуурын шалтгаанаар бүртгэгдэж хэлмэгдсэн. Энэ явдал нийгмийн бүх давхаргад айдас, үл итгэлзэл, хардалт, хагарал авчирсан. Хүн бүр өөрөө хэлмэгдэхээс айж дуугүй байхаас өөр аргагүй болов. Хэлмэгдүүл зөвхөн хувь хүмүүс биш, бус Монгол улсын төр, соёл, сэтгэлгээний үжилд асар их хөнөөл үзүүлсэн. Өнөөдөр бид энэ түүхийг мэдээж мартаж болохгүй. Ингэж байж ахиж хэзээ ч давтагдахгүй байх дархлааг бий болгоно. Анхаарал хандуулсанд баярлалаа.